За бид хоёр сая сууж агаад ингээд хувь хувийнхаа уншиж байгаа номныхаа талаар та хэдтэй бас гоё хуваалцъя гэж бодлоо. Тэгээд бэб эхлэе болцоо. Чи одоо яг ямар төрлийн ном, ямар хэл дээр тэгээд одоо ямар жанрын ном гэдгээ гоё үзэгчтэй хуваалцаарай. Энэ бол хувь хүний хөгжлийн ном их уншдаг би. Тэгээд энэ маань энийг ерөөхдөө уншсан байсан ном л доо. Тэгээд дахиад уншиж байгаа. Ерөөхдөө бол солонгос хэлээ сайжруулахын тулд солонгос хэлээр ном уншдаг. Тэгээ өглөө ажилдаа явахдаа нэг 10 минут уншдаг ч юм уу тий. Тэгээ замдаа явж байхдаа бас ингээ уншаад явдаг. Тэгээд энэ маань яг юуны тухай ном вэ гэх юм бол дол хүмүүсийг одоо хэрхэн өөртөө татах вэ тий. Одоо ингээ тим утгатай ном. Тэгээд Dale Carnegie гэдэг зохиогч ном байгаа. Тий. Dale Carnegie. За тэгээ номны утга нь. Утга нь гэх юм бол ерөөхдөө бол энэ ном маань үндсэн утга яг үндсэн 3 утга гэдэг хэвгүй миний ойлгосон. Тэгээд ихэнд нь юу ах вэ гэх юм бол хүнийг шүмжилж болохгүй. Хүнийг гомдоож болохгүй, хүнийг буруутгаж болохгүй гэдэг утгатай заяа. Тийм л утгатай зүйл. Тэнгүүлээ бэб нараат. Тэнгүүлээ ерөөхдөө бол одоо ингээ хүмүүсийн нэг хүсэл сонирхлаа ингээ хүндээ хилдэг штэ. Би одоо ийм юм хүсдэг, тийм юм хүсдэг гэлэнгүүл манайхан ч чи өстө тийм юм хийж чадахгүй, ингэж чадахгүй ч гэдэг юм уу. Тэгж өрөөсөө хэлж болтгоо. Тэгж тэгэх юм бол тэр хүн чамтай дахиж хизээч нэг ч үг дуурахгүй те. Тэгээ чамааг цаашлаад үзээ яддаг ч юм уу те. Тийм болдог. Тэр ингээ хүмүүс чам нэг хүсэл мөрөөдлөө хэлэх юм бол чи ингэж хийвэл чадах юм байна. Чи бол чадна ч гэдэг юм уу те. Анаа хүний тийм хүсэл ирмэл одоо хүсэл тэмүүллийг нь юу яаж өгөх хэвээр юу гэдэг лээ. Дэмжиж байх хэвээр гэж тий ийм утга агуулгатай. Тэгээд чин сэтгэлээсээ хүнд талархах хэрэгтэй гэж бас энэ ном дээр заасан байдаг. Тэгэд миний ойлгосон хамгийн чухал зүйл юу вэ гэх юм бол энэ номноос одоо юу гэж одоо шинэ хүн гэд мэдээж буруу юм хийж байгаа гэдгийг би мэдж байгаа штэ. Тэгэх юм бол тэр хүнд битгий хэл гэдгийг амар ойлгож авсан. Яг зөвл хүн гэд хизээч хийж байгаа зүйлээ би нэг өстө буруу юм хийж байгаа юм байна. Энэ буруу юм байна гэж хизээч хүлээж авдаггүй ингэнэ. Одоо тэгж хэлснээрээ би одоо тэр хүнд үзээ ядагдана гэсэн үг байхгүй юу? Үзээ ядагдана. Тийм болохоор ингээд одоо ингээд энэ ном дээр жишээ байдаг л та. Одоо шинэ Америкийн ингээд хамгийн аимшигтай гэмт хэрэгтэн ингээд маш олон хүнийг алсан заяа. Тэгэд ингээд нэг тогон зохиулдаг цаазар авдаг яал байдаг штэ. Тим санал дээр суугаад за чи яг юу буруу хийсэн бэ гэд асууж байгаа байхгүй. Чи эндээ гимшиж гин үү гэсэн чинь гүү би гимшээгүй. Харин ч би ингээд өөрийгөө хамгаалахын тулд энэ бүхнийг хийсэн. Тэгэд ингээд нэг хэлсэн зүйл нь юу вэ гэх юм бол хүмүүс надтай адилхан биш гэж хэлсэн заяа. Тэгэхэд бол хүн болгон л тэр хүний хувьд бол тийм аратан байх хэрэгтэй юм шиг л тэгж өөрийгөө хизээж буруутгаж аваагүй. Маш их олон хүнийг алсан ч гэсэн тэрэндээ нэг ч удаа гимшээгүй. Би арга энэ бүхэн зүр ингээ хувь тавилан байсан. Би арга ингээд нэг илч сайн санааны илч гэж өөрийгөө бүр тэгж хэлжсэн. Тэр ингээд тийм их олон мянган хүн алсан хүн өөрийгөө буруу юм хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байх чинь энгийн нэг жижигхэн алдаа гаргасан хүний чи алдааг нь чи наадгаа ингэж хийх хэвээр тэгж хийх хэвээр гэж хэлсэн ч гэсэн тэр хүн чиний ингээд хэлж байгаа зүйлийг чинь хүлээж авахгүй харин ч чамааг үзээ ядна гэж энэ ном дээр бичсэн байдаг. Тэ ерхий агуулгууд нь л. Гэтэ ер нь бол яг тэгдэг. Тэгээ хүн одоо ямар нэгэн алдаа ч юм уу шүүмжлэгийг ингээ хэлэнгүүд за нэрэж миний буруудаа гэхээсээ илүүтэйгээр хүний шууд нөгөө хамгаалах юу нь ингэж ажиллаад тийм. Гэтэ ер нь бол ямар ч хүн тэгдэг л дээ. Гэтэ яг сүүлд нь одоо яг шууд ингээ хариу үзүүлэх нь өөрийгөө хамгаалж байгаа ч гэсэндээ дараа нь за нэрэж миний буруу байсан юм уу да гэдэг нь нөгөө бүр дараа нь ингэж бодогддог тийм. Ингээ бараг дайснаа бэлтгэж байна. Гэхдээ яг ойр дотныхоо ер нь өөрийнхөө хайртай хүнд бол зүгээр нөгөө нэг шүүхээсээ илүүгээр ингээ алдааг нь бол ингээд хилээд өгөх бол бас нэг хайрлага нэг хэлбэр шүү дээ тийм. Яг ингээд танихгүй өөрт хамаарлаггүй хүнд бол нэг тэгэж амир шүүгээд чи ингээд шүү тэгээд шүү гэд нэг хүний өмнөөс нэг тэгээд ах шаардлагагүй л гэсэн утгатай юм байна тийм. За окей. Өөр ярих юм байна уу?
Намныхаа талаар. Өшөө тэгээ нөө нэг юу сайн сонсогч бай гэж бас заадаг. Энэ бол ингээ хүний ярьж байгаа зүйлийг сайн сонсоод гэхдээ шүүмжлэхгүйгээр тэр хүний хэлж байгаа зүйлийг нь илүү их одоо за тэр хүн ингээ хичнээн их буруу зүйл хийсэн байлаа гэж бодъё л доо. Тэрийгээ чамд хэлж байна. Тэгэх юм бол чи шууд наадхад хийхгүй ингэхгүйгээ 100% буруутгаж хэлэхгүйгээр аль болох ингэж нэг тойруу маягаар те наа чин ингүүл ингэдэм байлээ шүү. Тэгвэл тэгдээн шүү ч гэдэм үү те нэг тухайн хүнд нэг шууд энэ ингээ миний буруу гэж шууд тэр хүн ойлгож авахгүйгээр нэг жоохон тойруу маягтай те ингээ чихэн саяны чиний хэлэхээр тухайн би ч нэрээ ингэсэн байх штэ гэж нэг жоохон бодох эсвэл нөгөө өөр дөрөв жишээ аваад ч юм уу те би ингэжсэн шүү дээ тэгэнгүүт тэгэхгүй бол нөгөө бас ингээд нэг хитрхи юм идэмхийрээд наадах чи ингэдэг шүү тэгдэг шүү гингүүд эсэргээрээ ингээд нэг хүнд жоохон буруу ойлгох мэдрэмж төрүүлж магадгүй те тэгээ бас нэг чухал зүйл нь юу байсан бэ гэвэл одоо шинэ ингээд зөндөө олон хүнтэй уулзж байгаа шүү дээ ингээ энэ амьдралтаа тэгэхийн тулд одоо хүн болгонд нэг сайхан сэтгэл үзүүлнэ гэдэг чинь хэцүү шттэ. Сайхан сэтгэлтэй үлдэнэ гэж тэр хүнд тэр ингээд ганц чухал зүйл нь юу байдаг гэх юм бол тухайн хүний нэрийг ингээд мэдчихэхэд л болоо. Чи ингээд нэг удаа уулзсан байсан ч гэсэн нэг жилийн дараа уулзлаа гэхэд нөгөө хүнийхээ нэрийг мэдээд хүү хинэ хүү одоо заяа сайн уу ч гэдэг юм уу те хүү бата сайн уу гэд тэр хүний нэрийг чи мэдээд ингээд дуутахад нөгөө хүн чинь шууд ингээд чамааг ингээд буцаагаад үнэлэх үнэлэмж нь бүр амар их ингээд нэг дээшээ болж эхэлдэг заяа. Тэгдэг үстэй. Одоо жишээ нь чамааг ингээд нэг л удаа уулзсан хүн ингээд нэг жилийн дараа ч юм уу хүй заяа сайн уу гэх юм бол чи гайхна үстэй. Чи нөгөө хүнийхээ нэрийг санахгүй байх чинь чамааг санаад байх чинь чи тэгвэл тэр хүнийг бодол шууд ондоо олно үстэй тий. Яг чамаа ингээрсэн чинь одоо нэг юм санаанд орчлоо. Би ингээд дөнгөж нөгөө дундаа ингээд англи хэл ордог нэг багш байдаг сахгүй тэгээ манай ингээд нэг удаа ороогүй тэр нэг жилэл орлоо да манай нөө англи хэл ингээд группээр хогддээсэн шүү дээ яг манай группт ордог англи багшаас сахгүй тэгээд ахлах ингээд орсны дараа ингээд бид нар чинь коридор тарал мэдлж байгаа шүү дээ тэгсэн чи хөө инхцээ сайн уу гэд наа яг тэгсахгүй тэгсэн чи би бүр ингээд вау гэд ганцхан жил ороо тэгээ тэр огч өчнөө олон шавтаа шүү дээ тэгээ тэр дундаас ингээд миний нэр чэйжлсэн гэсэн чи надад амар гоё санагдаа би нэг тийм өөрх нь нэг сайн сурагч нээсэн юм шиг тийм мэдрэмж аваад яг тэгээд тэр бол надаас амар гоё исэн. Тэгээд ингээд бодоод үзэхэд яг ингээ иймэрхүү юм ингээ толгой дотор үлдсэхгүй нэлээ олон жилийн юм. Зүгээр тэр хүн л миний нэрийг санаж ийн гэдэг надад ийм том гоё сэтгэл үлдээсэн ба бас нэг том наач ямар чухал сан. Таны яг тийм тохиол байна уу? Одоо чиний би яг санаж байгаа бол байхгүй. Гэхдээ яг ингээ тийм тохиол амар их байдаг байхгүй. Одоо жишээ нь би нэг л удаа уулзсан хүнийг хэдэн сарын дараа ч юм уу дахиад уулзахдаа би нөгөө хүнийхээ нэрийг мэдэхгүй байгаа шүү дээ. Тэнгүүл тэр хүн намайг хүй мэрэгдээ сайн уу ч гэдэг юм. Тэгэх юм бол би гэл нөгөө хүнийгээ яасан гоё юм бэ гэл те. Энэ хүн одоо л миний нэрийг мэдчихэж штэ гэл амар ингээ баярлалтай тухай үедээ. Тэгээ чиний нэр гэхдээ угаас амар ховор нэрлэлтэй яа. Гэтэ нэг мэрэгнээ зэрэгнэ гэдэг те. Тэг яг тэгсэн ч гэсэн амар гоё юм. Тэгээ нэг дутуус онж байгаа ч гэсэн. Яах те. Үнцэн санаж байгаа юм чи. Тий. Тэгээд бас нэг тэгээд бас ийм нэг одоо нөгөө нэг юу хэлчихлээ. Тий. Тухайн хүнтэйгээ одоо ингээ хүнтэй ингээд яриа өгдөө штэ. Тэгэх юм бол тухайн хүнийхээ одоо сонирхож байгаа зүйлийг нь бас ярих хэрэгтэй гэж заадаг юм. Одоо шинэ чи фитнес топтой байвал фитнес чи ингэдэм бил штэ. Фитнес яад юм аа ингээд тэгвэл чамд одоо тэр хүнтэй илүү их ярилцах сонирхол илүү их байна сте тий. Тэгэхгүй тэгэл хаамаагүй улс төр яриад байх юм бол чи нэг сонь санагдана сте. Тэгвэл бүр шал надад миний явах сонирхдаггүй спортын талбар ч юм уу тий. За. Саксны тэр тамирчин чинь тэгээд гэвэл гэд. Тухайн хүнтэй уулзсан тэр одоо ямар цаг хугацаа харин бол авчих тий. Тэг яг мэдээж ингээ заавал миний сонирхдаг сэдвээр ярилцах албагүй л дээ. Тэг яг хэрвээ тэх юм бол надад тэр хүн ч гэсэн мэдээж тэр салбарыг сонирхдаг болол надтай ярилцаж байгаа тэггүүд хийндээ ингээ гоё үр дүнтэй гоё яриа өрнөд харилцаач гэсэн гоё л дуусгах тий. Тэгээ сүүлд нь нэг юм хэлэхэд маргаанд ялах цорын ганц арах юу гэж чиний хувьд юу? Чимээг байх уу? Маргаанд ялах цорын ганц арах чимээг байх. Скол уучлах. Марахгүй байх. Тэгээд чимээг байх ч марахгүй л байгаа юм шүү. За хоёулын ч маргаанд хий ялдаг бай.
тэгэл яг 50 баха тий. Ер нь ингээд яг эцэст нь хэний зүв болдог гэж бодож байна. Эцэст нь тэгэл нэг амар хинхийнхэн зүг гэж бодоод байдаг шүү дээ. За угаасаа л заяагийн ч буруу байна, миний ч буруу байна гэл. Би ерөөсөө тэрний ч буруу, энэний ч буруу гэж боддог. Тэгэл тухайн үеийн асуудал гэж бодоод асуудал дээрэл шийдэл олохыг. За миний одоо яг уншиж байгаа ном заяа. Уншиж байгаа ном чи би ч ер нь ингээ эхлүүлээд л байж лээ л да. Тэгээ энэ болохоор англи хэл дээр уншиж байгаа байхгүй. Тэгээ би нөгөө гол уншиж байгаа зорилго нь англи сайжруулахын тулд уншиж байгаа. Тэгээ нөгөө нэг тийм хөнгөн үг хэлэхдээ хөнгөн сэдвнээс эхлээд тэгж уншиж гэсэн. Тэгвэл хаамаагүй айгу нөгөө хүн сэдвтэй философийн ч юм уу тийм ном уншчихвал би бараг залхаад юу ойлгохгүй тэгээ дээрэс нь хайчхах гэж бодоод тэгээд ийм номыг эхлүүлсэн байгаа. Тэгээд энэ ном маань болохоор одоо хамгийн анх 1988 онд хэвлэгдэж гарч ирсэн мэлээ. Тэгээд Бразил зохиолчтэй. Тэгээд одоо болохоор бүр 65 гаруй улсын орнуудаар ингээд нөгөө нэг орчуулагтай хэвлэгдэж гарсан байгаа юм байлээ. Тэгээд номных нь одоо ингээд жанр төрөл болохоор ерөнхийдөө бол уран зохиол, философийн уран зохиол, адал явдал тиймэрхүү жанрын. Тэгээд агуулгын хувьд гэвэл мэдээж нөө хувь хүний хөгжил рүү агуулгдсан тийм ном байгаа. Тэгээд одоо нэг тийм юу лээ аль Италийн нэг хөдөө амьдардаг хонжоо хүүгийн талаар гардаг ном баггүй. Тэгээд тэр хонжоо хүү болохоор ингээд хэдэн хоньнуудаа ингээд хоньнуудтайгаа л ингээд байдаг гэсэн хонио хариулаад тэгж жагаад ингээд нэг яг зүүд нь ингээд өөрт нь олон давтагдаж зүүдлээд тэгээд тэр зүүднийхээ учрыг олохын тулд ингээ нэг хүн дээр ингээ очиж уулзаад тэнгуүтээ нэг тэр Египтийн пирамидад нэг алт эрдэнэс байгаа гэж итгээд тэгээд тэр эрдэнэсийг ингээ авах тийм мөрөөдөлтэй болоод тэр мөрөөдлийнхаа араас ингээ явж байгаа тухай гарч байгаа байхгүй юу. Ерөнхийдөө бол би нэг дуустал уншаагаа болохоор яг зөвхөн нэг гол юмнуудын л ярьчээ. Тэгээд тэр ингээд эрдэнэсийг олохын тулд ингээд замдаа ингээд маш олон хүмүүстэй уулзаж танилцж байгаа. Тэгээд хайр дурлал одоо тиймэрхүү зүйлүүдийн ингээд амьдралын утга учир ингээд ойлгож байгаа үйл явцаа байхгүй нөгөө нэг мөрөөдлийнхаа одоо мөрөөдлөө хүрэхийн тулд явж байгаа замд нь ингээд илүү олон юм сурж байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо нөгөө үр дүнд нь болохоор хүн болгон өөрийн гэсэн ингээд юутай өөрийн гэсэн домогтой, өөрийн гэсэн мөрөөдөл домгоо ингээд нөгөө бүтээж явж байгаа. Тэгээ тэрнийхээ араас явах явцдаа ингээд амьдралын үнэт зүйлийг тэгээд мөрөөдөлтөд хүрэхийн тулд ингээд ямар их зүйл ингэж туулж явж байгааг ингэж ойлгодог гэдэг ерөөхдөө агуулга гарах гэдэг байгаа байхгүй. Тэгээд ер нь бол хүн ингээд чин сэтгэлээсээ мөрөөдөө хүсээ тэмүүлэх юм бол орчлын ертөнцийн ч гэсэндээ ингэж хүнд тусалж өгдөгөө гэдэг тийм ингээд сэдвийг гаргаж өгж байгаа иймэрхүү агуулгатай ном байгаа байхгүй. Тэгээд надад бас ингээд утаан ч гэсэндээ айгуу гоё таалагдаад тэгээ уншихад ер нь гоё байгаа. Нэг юу гэдэг лээ. Заяа санаа сайн бол заяа сайн. Санаа сайн бол заяа сайн гэдэг. Би сайн шүү. Миний санаа сайн заяацсан. Гэтэ тий ер нь бол хүн зэг мөрөөдөлтөл байх хэрэгтэй тий. Тий ер нь бол одоо би ер нь өмнө жилээс хойш манифест амар итгээд байгаа шүү дээ. Тэгээд дандаа сайн сайхан юм бодож, сайн сайхан зүйлээ уйл ингээл цаанаасаа орчлын ертөнцийн ингээд надад туслаад сайн сайхан хүмүүстэй очруулж, уулзуулж тиймэрхүү зүйлтэн ч гэсэндээ ингээд гоё бүх юм ингээд нэг цаанаас ажил бүтсэн ямар сайхан өдрөө гэж нэг хүн ярьдаг штэ. Өглөө ингээд ус уухтаа хүртлээ. Яс ус уух тавилантай юм бэ гэж өглөө болгоно тэгж уух хэвээр гэж боддог аахгүй. Ингээд нэг жижиг юмнаас их амар гоё таашаал аваал тий. Тийм тэгээд амьдрал гоё талархаж сураал тий. Бүх байгаа бүхэндээ талархна гэдэг чинь ер нь бол амар гоё. Тэгэл би амар бас чамтай очирсандаа ч гэсэндээ амар талархдаг аа. Би ч бас. За ингээ бичлэгээ дуусгах уу? За дуусах. Бай бай. Баяртай. Бид хоёрын бичлэгийг үзсэн баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.